Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Бүгдэнд нь шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаараар өнгөрсөн дугаарын үргэлжлэл болох Дурсамж 1988-ийн Сун Дунэлийн гэр бүлийн бусад гишүүдийн талаар ярих болно. Нэг найз нь байдаг штеп. Дундрын тэр тогсон хоёрын нэг ярилцдаг сцен байдаг. Тэр бол бас соксоны хувьд айгүй чухал момент, эргэлтийн цэг гэх юм уу? Тийм юм болсон үзэгдэл байж болно. 왜 날 좋아하는 사람은 없어? 응? 난 사랑받을 자격이 없는 여잔가 봐. За энэ хэсэгт бол нөгөө найз нь тогсоноос бусад хүн ингээд чамд дуртай эсгээс илүүтэй чи өөрөө хинд дуртай юм бэ гэж асуудаг. Тэ чи чихэрлэг төмсөн дуртай гэдгийг мэдж байгаа хэрнээ хинд дуртай гэдгийг яагаад шууд ингээд хэлж чадахгүй байгаа юм бэ гэж асуудаг. 넌 어떠냐고. 다른 사람이 좋아하는 거 말고 너 네가 좋아하는 사람은 누구냐고. Яа энэ бол гэхдээ нэг супер ухаантай яах юм. Хүүхэд те хүн ер нь өөрийгөө хайрлаад тэгээ өөрийгөө чухал гэж мэдсэн цагт л бусад хүн намайг сонгох болов гэж айхаа болоод би ер нь юу хүсэж байгаа вэ гэдэг дээр төвлөрч эхэлдэг байхгүй. Тэгээ тогсооны дүр бол яг энэ external validation хайдаг нөхцөл байдлаас дотоод хүслээ ойлгох хүртэлх тэр аяллыг аягүй сайн харуулж өгсөн дүр гэж би боддیں۔ Юу гэсэн үг гэхээр энэ юун дээр ажиглагддаг вэ гэхээр ерд нь бол тэгээ бусад хүн хэн надад дуртай энэ сайн гэж боддог гэсэн бол сүүл энэ хэд төгсөөд ажил дээр гарсан байхдаа чөлөөдө буцаж уулзаад тэжсэн чинь Жонваныг хайр сэтгэлээ илчилдэг штеп. Гэхдээ тоглоом юм шиг байдлаар дуусгачдаг. За тэгэнгүү тогсон бол тэр үед зүгээр л энийгээд өнгөрчдөг. Хэрвээ урдны хин надад сайн бол гэж боддог, өөрийн үн цэнээ бусдын нүдээр харах гэж хичээдэг тэр охин байсан бол тухайн үед гэртээ хараад ч юм уу те Жонхоны тэр хэлсэн ингээ үнэн юм шиг санагдсан. Надад тийм юм болов. Эсвэл тийм байсан юм болов. Үнэхээр надад сайн байсан бол яах вэ энтергээд айгүй их юм бодох байхгүй. Тэгтэл тогсон ердөөсөө тийм бодоогүй. Зүгээр л инээмсэглээд тэр үед өнгөрчдөг штеп. Тэр нь тогсон аль хэдийн те өөрийнхөө мэдрэмжийг тодорхойлчихсан байсан буюу заавал хин нэг нь надад сайн байж тэр өөрийн үнэлэмж нэмэгдэх гээд байгаа. Тэр нөхцөл байдлаас бол өнгөрөөд гарчихсан арай өөр төвшөнд очсон байна гэдгийг нь илэрхийлж байгаа. Тэгэхээр бид нар ингээд заримдаа тогсон шиг те надад хин дуртай ах бол тэр хүмүүс надад дуртай ах болов намайг хин хайрлах бол гэж хайж бодож явдаг. Ямарваа нэгэн шинэ бүлэгт орохоор бол те тэр хүмүүстэй таалагдах гэж хичээдэг. Гэтэ яг үнэ эрэхтэй бол тэр бидний доторх хоосон одоо ингээд бусдаас нөхөх гээд байгаа тэр орон зайг бусад хүмүүс биш, бусад хүмүүсийн үнэлэмж биш, бид нар өөрсдөө хэрхэн үнэлж байна, бидний өөрсдийн өөрийн үнэлэмж хэр байна гэдгээс шууд хамааралтай буюу тэр хоосон зайг өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр процесс дүүрэгдэг ах нь байна. За дараагийн дур бол айлын баг хүү нүүэл байна. За айлын баг хүү учраас онлын хувьд бол эцэг эхэнч, ах эгчинч гэсэн эрхлүүлж халамжилдаг, айлын багуудад хариуцлага бага ирдэг. Зан чанарын хувьд бол хөгжилтэй, бүтээлч, эрсдэл хүлээх чадвартай. За заримдаа жоохон хариуцлагагүй тийм хүмүүс байж болно. За тэгээ дээрэс нь онлын хувьд айлын баг хүмүүсийг нөхцөл байдлыг аягүй сайн ойлгодог буюу хүмүүсийн сэтгэл хөдлөл, тэгээ хүмүүсийн хоорондын тэр маргаан зөрчилдөө энэ төр аягүй сайн ойлгодог төрлийн хүмүүс байдаг гэж үздэг. Нүүлийн хувьд гэсэн онлын хувьд тодорхойлсон энэ байдалтай юугаараа таарч тогтж байгаа гэхэлэр отгон хүүхдүүд ерөнхийдөө хамгийн бүтээлч урлагийн тал руугаа хазаасан байх хандлагатай гэж үздэг байхгүй. Кинон дээр нүүл маш гоё дуулдаг, дуулах авьяастай, ихчгээтэй сурлага эсвэл бага ихчгээ нийгмийн итвэх энтрээр өрсөлддөггүй. Зүгээр өөрийнхөө дуртай зүйлийг ингээл чимээгүйхэн хийгээ явж идэг хүүхэд байдаг. За сэтгэл зүйн хувьд нүүл ямар вэ гэхэлэр өөрөө нөгөөний хүссэн юмаа хийгээд байна те нийгмийн шаардлага энтрээр биш. Эсвэл одоо бураа шиг те айлын ганц найдвар учраас сайн сурах хэрэгтэй биш. Тогсон шиг одоо хин нэгэнд таалагдахын тулд орон зайгаа олж нөхөхийн тулд чухал гэдгээ мэдрэхийн тулд хичээх биш. Зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээ байждаг. Энэ нь яагаад бэ гэхэлэр одоо нийгмээс ч юм уу ямар нэгэн зүйлээс юм гэр бүлээс ч юм уу хүлээлт ч юм уу тэ хариуцлага байдаггүй учраас сэтгэл зүйн тийм эрхчлөөтэй байдаг. Тэр нь өөрийнхөө хүссэн зүйлийг тухтаагаар хийх тэр боломж нөхцөлийг олгодог гэж үзэж болно. За нүүлийн өөр нэг чухал юм нь гэх юм бол мөргөлдөөнөөс зайлсхийгч буюу айлын баг хүүхдүүд ерөнхийдөө гэрийнхаа уур амьсгалыг аягуулсаа мэдэрдэг хүүхдүүд байдаг. За нүүлийн хувьд дээрээ хоёр юм гал шиг ихчээд нэг нь амар ааштай. Нэг нь бол яг ааштай гэж тодорхойлоход хэцүү. Гэхдээ гал шиг штэ тий. За тэгээ тийм хоёр ихч байгаа учраас үйл бол амьд үлдэхийн тулд ямарваа нэгэн зөрчилдөө ихч нартайгаа үүсгдэггүй, ихч нарыгаа хэрэлдэж явах үед нь чимээг үхэнг юу ч олоог юм шиг хоолоо идэж сууж идэх штэ тий. За энэ бол сэтгэл зүйн хувьд
Emotional regulation through withdrawal буюу өөрийгөө хамгаалахын тулд сэтгэл хөдлөлөө татан авах үйлдэл буюу ямарваа нэгэн маргалдаан зөрчилдөөнд ердөөсөө ордоггүй тэр хугацаанд бол чимээгүй л ажиглаад ч юм уу хараат ч юм эсвэл зай тавиад байж идэг. За нүүлийн яг нөгөө нэг дэлгэцээр гардаг цаг нь айгүй бага учраас өөр бусад айхтар тайлбарлах юм байгаагүй. Төрөлтийн ирэмтээр дахиад айлын ганц хүүхэд гэсэн ойлголт байдаг. Айлын ганц хүүхдүүд яа гэм гэхээр багасаа л ерөнхийдөө насан туршидтэй харилцаж өссөн учраас буюу үеийнхэн ч юм ах トゥ эгчдүү байдаггүй учраас зан чанарын хувьд илүү тийм бие даасан, өөртөө ихтэй, ганцаараа байхдаа тухтай хүмүүс байдаг. За сэтгэл зүйн хувьд бол бүх анхаарлыг ганцаараа авдаг байсан учраас бусадтай хуваалцах, багийн тоглолт хийх тал дээр жоохон хүндрэлтэй байж магадгүй. Эсвэргээрээ маш их одоо багтаа ганцаарддаг байсан бол илүү олон хүмүүс дунд байх туртай ч юм уу те олон хүмүүст юм хуваалцах туртай ч юм уу тиймэрхүү сэтгэл зүйн онцлог ажиглагдах боломжтой. Эцэг эхийнхээ бүхий л тэр хүлээлтийг ганцаараа үрдэг учраас маш өндөр хариуцлага мэдэрдэг бас байх боломжтой гэж үздэг байгаа. Дараагийн гэр бүлүүдийг тайлбарлахад айлын ганц хүүхдүүд төр илүү дэлгэрэнгүй ярина. За одоо аав ээжийн тухай ярив. Аавыг нь бол миний тодорхойлох үг бол бүхнээ зориулагч аав. Энэ хүн бол те гэр бүлийнхаа төлөө бүхнээ зориулагч гэсэн яг тэрийг ингээд хатуу зангаар нуудаг Монгол аав нарын сонгодог жишээ байгаа байхгүй юу? За ер нь яг бидний аав ээж нарт нийтлэг ажиглагддаг нэг зүйл бол emotional displacement буюу сэтгэл хөдлөлөө шилжүүлэх хамгаалтын механизм байдаг. За сөрөг сэтгэл хөдлөлөө бий болгосон шалтгаан болсон зүйлд нь гаргалгүй, аюулгүй нөхцөл байдалд гаргах тэр байдлыг хэлдэг. За жишээ нь кинон дэр яаж илэрдэг вэ гэхээр ажлын дарамт те за эсвэл нөгөө нэг мөнгөний асуудал, санхүүгийн асуудалтай санаа зовж байгаа ч гэсэн тэрийгээ шууд би ингэ санаа зовоод хямраад байна гэж хэлж чадахгүй. Оронд нь эсэргээрээ нөгөө хүүхдүүдэд загнах хичээлээ хиймээ гэдэг ч юм уу те. Эсвэл ихнэрлүү ингэ дуугаа өндөрсгөх ч юм уу. Тиймэрхүү байдлаар илэрхийлдэг. Энэ мэт ерөнхийдөө аав нарын мэдрэмжээ шууд байгаагаар нь илэрхийлж чадахгүй байгаагийн цааш шалтгаан юу юм бэ гэхээр эр хүн хүчтэй, эр хүн гэр бүл авч явах хэвээр сул дорой байж болохгүй гэсэн нийгмийн хүлээлтээс бий болдог. За хайртайгаа шууд хайртай гэж хэлж чадахгүй те санаа зовж байгаагаа шууд санаа зовсон гэж хэлж чадахгүй байдаг. Тэгээд дээлэг тохиолдолд хайрын хил нь үйлдэл байдаг буюу тогсооны яг аавын хайрын хил нь үйлдэл гэдэг нь яаж илэрхийлэгддэг вэ гэхээр нөгөө бурааг сургуульд явахад нь замдан хүнлэр зогсож байгаад им тэг мөнгө өгдөн штэ. Энэ сценийг хэдүүлээ хамтдаа үзье. 간다. 받아라. 뭔 일 있으면 전화해야. За яг энэ дээр гарч байгаа энэ илэрхийлэл болол те энэ эмээг өгж байгаа нь бол өвдөж болохгүй шүү. Хоолундаа сайн идж байгаараа миний хайртай охин минь гэдэг мэдрэмжээ илэрхийлж байгаа нэг хэлбэр нэг аахгүй юу. За бороос нөгөө хормын өдрөө бичсэн ингээд захаан дээр хэлсэн байдаг шүү дээ. Одоо миний будаан дээр хачир тавьж өгөхөд чинь таныг надад ямар их хайртай гэдгийг мэдэрдэг гэдэгдэг шүү дээ. Гэх мэтчлэнгээр үйлдэлээр хүүхдүүдтэй их нартай хайртай гэдгийг илэрхийлдэг хүн байгаа аахгүй юу. За бороо тэгээд нөгөө нэг аавда гутал өгсөн чинь томцсон байдаг. Гэхдээ аав нь аргалаад өмсдөг. Энэс ингээд охиныхоо сэтгэлийг бодоод хийж байгаа үйлдэл буюу цаад санаа нь бол тийм чиний надад гаргасан энэ сэтгэл яг надад таарч байна. Энд чинь ингээд аав сэтгэл дүүрэн байна гэдгээ илэрхийлж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр аав нь бол үгээр мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй юм байгаа байхгүй юу. За эхнэр нь бас нөгөө өвцөн байж магадгүй тавдрын шинжилгээ өгдөө шүү дээ. Тэр үед бас эхнэртэй санаа зовж байгаа огт харуулдаггүй. Хүүхдүүдтэй ч гэсэн зөвхөн том охиндоо илдэгтэй. Тэгэл хүмүүст ер нь зүгээрээ хүмүүсийн айжууд майжууд эсвэл эхнэртэй зүгээрээ юунд нь санаа зовдё одоо наа чи юу ч биш гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хилээд байдаг хэрнээ. Яг дараа нь ингээд харахад хөрхөн амар их ингээ уйлсан байдаг шүү дээ. Одоо манай эхнэр тийм байна гэд. За тэр сценыг бас хамтдаа харъя. 우리 이라 불쌍해서 어쩐대. 우리 이라 불쌍해서 어쩐대. 우리 이라. За тэгээд ингэж байгаагийн энэ мэдрэмжээ ингээ шууд илэрхийлэхгүй байгаа. За эхнэртэй санаа зовж байгаа тэрийг илэрхийлэхгүй байгааг цааш шалтгаан бас нөгөө аав нар гэр бүлийн баг нь аюулгүй байдлын баталгаа байдаг. Ер нь бол гэр бүлийн ингээ хамгаалах нэг бүрхүүл байдаг байхгүй. Хэрвээ энэ баг нь нураад унах юм бол гэр бүл яах юм бол тэгээ эхнэрийн сэтгэл зүй бас яах вэ? Хүчнтэй байж магадгүй угаасаа санаа зовоод хямарч байгаа хүн нөхөр нь хажууд нураад унчих юм бол яах вэ? Хүүхдүүд нь яах вэ гэд маш их санаа зовнилтлоос үүдэлтэй зүйлсэн баг байгаа байхгүй. Бас дээрэс нь түрүүн хэлсэн нөгөө нийгмийн хүлээлтээрээ хүчтэй харагдах гэж хичээж байгаа нэг хэлбэр байгаа.
Ер нь бол сэтгэл зүйн онцлогийг харах юм бол бураа болон бураагийн аав хоёр бол яг ижлэгэн төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? За физикийн хуулиар нөгөө ижил цэнгүүд түлхэлцээд эсрэг цэнгүүд татагддаг штеп. Яг тэрэн шиг зүйл энэ хоёрын одоо аавынх нь хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд болдог байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхэлэр хүмүүс бид нар өөрийнхөө тэр хамгийн дургу эсвэл хамгийн их нуухыг хичээдэг зан чанараа өөр хүнээс ингээ харах юм бол тэр хүнээс зугтах эсвэл тэр хүн ингээ хатуурхах хандлагатай байдаг. Аав нь бол сэтгэл дотор ингээ маш зөөлөн хүн хэрнээ гаднаа жоохон хатуу юм шиг харагддаг, юмыг тоохгүй юм шиг харагддаг. Яг үнэн мөн чанар нь бол хин нэгэнд туслахын тулд өөрийгөө ингээ золиослоход бэлэн тийм хүн байдаг штеп. Бураагийн хувьд бас яг түрүүн ярьсанчлан адилхан гаднаа их ширүү харагдан мөртлөө дотроо зөөлөн гэр бүлийнхаа төлөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хойшин тавьж байгаа хэрнээ хизээж би та нарын төлөө инглээ одоо ээж аавын санхүүгийн нөхцөлийг бодоод инглээ гэж бол хэлдэггүй. Хоёулаа эмзэг зөөлөн талаа харуулхаас үхтлээ айдаг төрлийн хүмүүс байгаа хгүй юу. Тэгэнгүүт эсрэг цэнгүүд бол татагддаг те. Энэ дээр авах жишээ нь бол токсон ба токсоны аавын харилцаа хгүй юу. Токсон бол аавынхаа хувьд эсрэг цэнэг нь буюу ааваасаа шал өөр мэдрэмж сэтгэл хөдлөлөө шууд гаргаж чаддаг те. Нүрийн царайны хувирал энэ төр айгүй өндөртөө хөгтчтэй. Тийм учраас аав нь токсонтой байхдаа тийм илүү чөлөөтэй байж те. Одоо нөгөө аав нь анх удаа аав болж байгаа учраас уучлаарай гэдэг үгээ токсонд хэлж чадчих байгаа байхгүй. Учир нь токсон бол тэр аавынхаа мэдрэмжийг хүлээж авах боломжтой тийм зөөлөн хөрс шиг хүн байгаа. Бороогийн хувьд аав нь бороод яг тиймэрхүү хэлэх юм бол хоёулаа ичээд ч юм уу те эвгүүцээд бороо шууд за зүгээр ороо гэх мэтчлэн нэг юм хэлэх байх. Тэгээ өрдөөсөө нөгөө токсон шиг ингээ ойлгож хүлээж ойлголооч гэсэн тэрийг ингээ эвгүүгээр илэрхийлж магадгүй байхгүй юу? Харин энэ хурмын төгсгөл гардаг тэр цагтлын хувьд бол одоо нөгөө нэг ижил цэнүүд чинь ингээ наалтхлээрээ тог цогтөг гэдэг байгаа шүү дээ. Тэнгүү цагтал бол энийг тусгаарлах хаан байсан буюу тэр хоёрыг ойртоход нь гүүр болж өгсөн зүйл байгаа байхгүй юу? Тэгээ нүрээ хараад хэлж чадахгүй байгаа тэр их хайр те талархлаа цагтлаар дамжуулж байгаа нь шууд гинтийн юм эвгүй нөхцөл байдлаас буюу өөртөө ингээ нурж унахаас өөртөөхөн тэр сул талыг ингээ харуулхаас зайлсхийдэг тэр хүмүүс мэдрэмжийн аюулгүй хүргэх нэг арга нь байж исэн. За дээрэс нь яг энэ цагаас хойш киноны төгсгөлд ч гэсэн харагддаг штэ буруу бол автгаа айгүй дотно аавынхаа гутлын ярьцмарыг айгүй сайн мэддэг аавыгаа ер нь токсоноос илүү сайн мэддэг болсон байдаг. Энэ гүүр тавигдсны ачаар энэ хоёр маань юрдөөсөө асуудалгүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ солиултдаг хайртай талархаж явдаг гэдгийг хэлчихсэн учраас энэ хоёрын хувьд харилцааны илүү өндөртэй, илүү дотн түвшинд гарсан байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ дүрээс хэдүүлээ юу ойлгох вэ гэхээр аав нар ингээл хинэггүй, тоохгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн эсвэл бол амаараа сэтгэл хөдлөлөө те юу мэдэрч байгаагаа илэрхийлэхгүй байгаа ч гэсэн дотор нь маш олон зүйл ингээд маш олон төрлийн бодлууд эргэлдэж идэг, маш их юм санаа зовдөг. Яг л бид нар шиг хямардаг, эмортог тийм хүн байгаа даахгүй. Аав ээж нарынхаа бас яг ямар төрлийн хайрын хилтэй вэ? Намайг яаж тэ өөрийнхоороо хайрладаг байсан бэ гэдгийг нь ойлгох хэрэгтэй ахна. Ээжийнх нь хувьд сэтгэл хөдлөлийн тэнцвэржүүлэгчээс гадна бас л нөгөө монгол ээж нар ер нь л ээж нартай адилхан тийм дан ганц монгол гэлтгүй ер нь ээж нартай адилхан өөрийнхөө хэрэгцээг хамгийн сүүлд тавьдаг ээж байгаа юм. Энэ өөрийнхөө хэрэгцээг хамгийн сүүлд тавьдаг ойлголтыг бол self neglect гэж хэлдэг байхгүй юу? За энэ бол нөгөө нэг өөрийгөө хойшин тавих гэсэн үг байна шүү дээ. Өөрийгөө үл томсорлох ч юм уу тийм. Ээж хүний ингээд өөрийгөө золиос байгаа байдал мэдээж агуу хайртай хүүхдээ гэсэн тэр их ашигтай сэтгэл байгаа байхгүй. Гэхдээ яг сэтгэл зүйн талаас нь харах юм бол self neglect буюу өөрийгөө ингээд хойшин тавьж байгаа нэг хэлбэр байгаа. Энэ нь хувь хүн өөрийнхөө үндсэн эрхцээг санаатай болон санамсаргүйгээр хангахаас татгалзах байдлыг хэлж байгаа. За юун дээр илэрдэг вэ гэхээр ээж нь бүр нүүрэндээ ингээд түрхэгч тосгүй байдаг шүү дээ. Тосоо бүр ингээд дуустал нь шавхцсан. Гэтэ ямар ч байсан хүүхдүүдэд хоолтой байлгаад идэг. Бураад бол тэг хүссэн эмийг нь ямар ч байсан яаж иж аргалаад аваад өгдөг ч юм уу. За хоол хийхдээ, хоол авахтаа нөхөртөө хүүхдүүдэд дуртай эмийг нь өгөөд өөрөө үлдэгдлийг нийтдэг. За авдрын шинжилгээ өгөөд өөрөө ингээд түгшээд айгаад байгаа хэрнээ хүүхдүүдийнхээ санааг зовоохыг сайцтай байгаа нь ерөөхдөө self neglect хийгээд байна гэдгийг нь харуулж байгаа байхгүй. Өөрөөр бас яг self neglect хийж байгаа том шалтгаан нь бол санхүүгийн асуудал мэдээж. Дээрээс нь чухал нөлөөлж байгаа зүйл нь юу вэ гэхээр нийгмийн хүлээлт байдаг. Нийгэм угаасаа нөгөө ээж нараас тийм байдлыг шаарддаг шүү дээ. Бүх юм хаяад одоо бүх анхаарлаа 100% хүүхд дээрээ төвлөрүүлэхийг нийгэм шаардж байгаа учраас ингээд өөрийгөө хойшин тавих сэтгэл зүйн асуудлууд ингээд бий болдог ахнаа. Энэ хүнд энэ ээжэд хэрвээ яг ингээд self neglect хийж байгаа энэ ээжэд хажууд нь туслах, дэмжих, өөрийг нь ойлгодог гэж мэдрүүлэх тэгээ найдвар болсон эсвэл хүүхдүүд ч юм уу тийм хүн байхгүй бол энэ хүмүүс ингээ айгүй хурдан burnout буюу халшрах хам шинжинд орно. Тэгэхээр эргэн тойрны дэмжлэг айгүй чухал ахна тий. Дараагийн нэг ээж дээр нь харагддаг нэг зүйл бол
уур амьсгалыг зохицуулагч. Энэ хүмүүс нь яадаг вэ гэхээр гэр бүл, хамт олон эсвэл харилцааны дунд үүсэж байгаа тэр сэтгэл хөдлөлийг барьж тэнцвэржүүлдэг хүмүүсийг хэлдэг байхгүй. За хэрвээ энэ гэр бүлийн ээж нь байхгүйсэн бол бусд нь ерөнхийдөө үг хэлээ олцоход жоохон хэцүү байх магадлалтай. Аав нь уцаарлаж мэдрэмжээ гаргадаг. Тэгээ эх чинь ааштай дунд огцом гэх мэтчлээ ингээд гэрээрээ юм жоохон огцом төрлийн хүмүүс байгаа байхгүй. Энэ харилцааг ерөнхийдөө балансалдаг хүн нь бол энэ айлын ээж нь байсан. Энэ төрлийн хүмүүс нь гэр бүлийн уур амьсгал ширүүсэх үед эсвэл ширүүн болох гэдэг юм бол нөхцөл байдлыг ингээд хөргөж сатааруулж сатааруулах гэж оролддог. Хэрэв уур амьсгал таагүй байх юм бол дээрдүүлэх гэж бас хичээдэг байгаа. Одоо нэг сцен хамтдаа үзье. 청가봐 어딨냐고. За энэ дээр бол ингээд тогсон Борогийн Якиг ингээд өмсөд явсныг хичин ингээд мэдэх гээд ингээд хайж байгаа шүү дээ тийм. За ээж нь энэ үед маш их сандарч байгаа. Шалтгаан нь уур амьсгал зохицуулагч хийгээд байгаа байхгүй. Нөхцөл байдлыг бүр ингээд хурц болгохгүй тул тэрний өмнө асуудлыг зохицуулах гэж хичээгээд байгаа байхгүй. За өөрөөр Бороныг ингээд туслахад оролцдөө шүү дээ тийм. За хэдүүлээ одоо дахиад нэг хэсэг үзье. 보라야, 그것도 잘못했다 캐라. 아빠한테 잘못했다 캐라. 무엇을 잘했다 주둥이를 남아야지. 주둥이를 보라버니 참아라. 이제 안 한다. 이제 안 할게다. За энэ дэр ингээ бороо буслахт оролцсныг ингээд аав нь мэдээд уурлаад ингээ загнаад ээж рүү нарт энд одоо битгий уусч битгий үг гэнтергээд ууралсан чинь ээж нь охиныгоо ааваас уучлалт гуйлдаа гэд уйлж байгаа юм шиг гэх юм уу охиноосоо гуйж идэг штэ тий. За тэрнээс гадна ингээ бураа сургууль явахт нь ингээд гэрийнх нь гаргаж өгдөг штэ. Тэгээд аав нь байхгүй тэгсэн чинь ээж нь аав нь айгүйх ажилтай байгаа болохоор ингээд чадсангүй гэх мэтчлэн хэлдэг. Энэ бол нөгөө нэг нөхөр охин хоёрынхаа харилцааг таагүй болохгүй л хичээж байгаа нэг хэлбэр. Гэх мэтээр энэ ээж энэ гэр бүлийн уур амьсгалыг зохицуулах гэж маш их хичээдэг. За түрүүн хэлсэн self neglect ч гэсэн одоо энэ зохицуулагчийн үүргээс нь шалтгаалсан байж болох буюу өөрийн юу мэдэрч байгаа тийм ч чухал биш. Бусад маань буюу одоо хүүхдүүд маань нөхөр маань тайван байгаасаа гэсэн хүсэл тунд өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлүүдийг одоо мэдэрч байгаа зүйлүүдийг орхигдуулдаг байж болно гэсэн үг. За ээжийнх нь хайрын хил нь бас үйлдэл тэр нь бол тодорхой байдаг. За тэгээ ээж нь бол ингээд хоол хийж байгаагаараа хайраа илэрхийлж гин хүнс авах мөнгөгүй байсан ч гэсэн хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар хоолтой байлгаж байгаа. Энэ нь бол хүүхдүүдтэй өгч байгаа хамгийн том хайрын хэлбэр байгаа байхгүй юу? За аавыг нь бодвол гэхдээ ам хэлээрээ бас санаа зовж байгаагаа тий юу мэдэрч байгаагаа баг саг хэлдэг. За тэгээ нөгөө хувцсыг нугааж байгаа, туртаа хоолыг бэлдэж байгаа зэрэгээрээ үйлдэлээрээ хайраа илэрхийлж байгаа. Төгсөний ээжийн нэг гаргадаг айгүй муухай зан нь бол дунд хүүхдээ буюу бага охиныг ялгуурладаг байсан шүү дээ. Токсоныг маш их ялгуурладаг байсан. За жишээ нь өглөө өндөг шаарангуутлаа том охин бага хүү хоёртоо өгөнгүүтлээ токсон угаасаа хар шишин дуртай яг над шиг гэж хэлээ өгчдөг ч юм уу. За дахиад идэх болохоор нөгөө токсоны дуртай дахиад токсонд биш дахианы мөчин токсонд биш нөгөө хоёрт начичдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар токсоныг бол ер нь ялгаж харьцдаг байсан. За энэ нь үндсэн одоо хоёр шалтгаантай байж болно. Гэхдээ ерөнхийдөө нэлээд ижил төрлийн шалтгаанууд байгаа. Ер нь бол та хэд нөгөө TikTok дээр гадны интер бичлэгүүдийг үзчихсэн бол айлын дунд хүүхдүүдийн middle child problem гэсэн нэг тийм бичлэгүүд айгүйх байдаг. Тэрийг харж ирсэн баг тий. Айлын дунд хүүхэд бол үл үзэгдэгч хүүхдүүд гэж үздэг. Нэгдүгээр тайлбарлах зүйл нь бол мэдрэмжийн хямналт буюу emotional economy гэдэг зүйл байдаг байгаа байхгүй. Хүн болгонд энерги ерөнхийдөө хязгаарлагдмал байдаг. Тэгээ энэ нь бол дундардаг, шавхагддаг, ядардаг тий. Токсоны ээжийн хувьд бол бураа, гал буюу бурааг бол яаж чарагдаад, яаж хичээгээд үргэлж сэтгэл хангалуун бос ширүүн байдалтай байдаг. Тийм учраас ээж нь хамаг энерги бурааг 50 байлгахад зарцуулдаг гэсэн байгаа байхгүй. За харин үйл бол эсрэгээрээ хэврэг буюу айлын ганц хүү дээрээс нь бие бэлдаар зан аашийн хувьд ерөнхийдөө жоохон суулдороо шүү дээ тий. Тийм болохоор ээжийн анхаарал бас маш их шаарддаг. Харин эсрэгээрээ токсон бол тэр гэр бүлийн хувьд тэр ээжийн хувьд ус байсан байгаа байхгүй. Хаач цутгасан зөгцдөг тий. Ээж нь ингээ ухамсаргүйгээр токсоныг тархиныхаа өөрийгөө зохицуулцдаг хүүхэд буюу өөрийгөө аргалцдаг хүүхэд гэсэн хэсэгт нь ангилчихсан байгаа байхгүй. За тэгээ энэ нь ээжд намар байсан учраас токсоны хэрэгцээг хамгийн сүүлд тавиад мэдрэмжийн хямналт буюу emotional economy хийсэн байх боломжтой. За хоёрдугаарт нь бол санхүүгийн дарамт болон амжилттай шууд холбоотой байж болно. Бусад кинонууд дээр ч гарч ирсэн те тухайн үед бол Солонгосын санхүүгийн хувьд жоохон хэцүү байсан. Нөгөө албан байгууллагууд цомгтгол их хийжсэн. За дээрэс нь угаасаа энэ гэр бүл маань бас санхүүгийн асуудалтай. Ер нь тухайн үеийн айлуудад бол айлын том хүүхэд гэдэг нь айгүй гэр бүлийн нүүр царай байсан юм байна л да. Бураа дээрээс нь он сурдаг, том их сургуульд орох нь тодорхой хүүхэд байсан учраас ээж гэр бүлийнх нь хувьд маш их хүлээлттэй байсан. Тийм учраас бураад бүх тэр анхаарал халамж, санхүүгийн боломжоо зарцуулдаг байсан байгаа байхгүй. Харин токсоны хувьд бол эсрэгээрээ он сурдаггүй, сурлагаараа хойноосоо хийдэг гэдэг чагсаалтанд явдаг байсан тийм болохоор энэ бол ээжийнх нь хувьд хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагагүй хүүхэд
байсан байна. Энэ подкастыг бидний мэдих хайр гэж нэрлсэн нь бол ийм учиртай. Аав ээж нар бол биднэрт өөрийнхөө хэлээр тэгээ бидний хайр илээс зуржсэн ч гэсэн биднэрт өөрийнхөө хэлээр хайртай гэдгээ маш ихээр илэрхийлдэг. Тэр биднэрт ингээ гой хоол, амттай хоол хийж өгөх юмсан гэдэг сэтгэл нь өвдөхөд халамжилж байгаа байдал нь ийш тийшээ хоол явахад ардаас залгаж байгаа нь ч юм уу бүгдээрээ л хайраа илэрхийлж байгаа хэлбэр. Тэгэхээр аав ээж нар нь амаараа хайртай шүү гэдгийг хэлдэггүй байсан ч гэсэн өөр бусад зүйлээр хайраа хангалттай хэмжээг нь илэрхийлж байгаа гэдгийг анзаараасаа гэж хүсэж байна. За киноны маш гоё нэг сцен байдаг. Энэ бол аавынх нь өөрийнхөө алдаа дутагдал төгс биш байдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэсэг байдаг. За энэ сценийг хамтдаа үзтгий. 우리 덕생이 생일 축하한다. 아빠 엄마가 미안하다. 잘 몰라서 그래. 이 아빠도 태어날 때부터 아빠가 아니잖아. 아빠도 아빠가 처음이기. За энэ бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг. За ээж аав нар ер нь санаатай болон санамсаргүйгээр хүүхдүүдэд ингээд дугаарлаж харьцах тохиолдлууд байдаг. За энэ дугаарлаж харьцахын хор хөшиг нь юу юм бэ гэдгийг би өөр нэг дугаар дээр бүр ингээд дэлгэрэнгүй өөр кинонууд дээр жишээ олгож авч ярих гэж байгаа байхгүй. Энэ дугаарын яг нэг оргил чухал хэсэг нь яалтчгүй энтэй холбоотой учраас энийг ярьж байна. За энэ бол одоо эмзэг байдлын хүч гэдэг ойлголт юу гэсэн үг вэ гэхээр эмзэг байдал гэдэг нь ер нь бол тэр тодорхойгүй байдал, өөрийн суултал, сэтгэл хөдлөлөө ил гаргах байдлыг хэлж байгаа. Харин эмзэг байдлын хүч гэдэг нь энэ өөрийн эмзэг талыг бусдад харуулж чадсанараа харилцаандаа илүү тийм гүнзгий, жинхэнтэй итгэлцэл бий болгосон тэр холбоо үүсгэх боломжтой гэж үздэг байхгүй. Тэгээд хүн ер нь өөрийгөө төгс мундаг гэж харагдуулах гэж хичээх тусмаа бусдаас ингээ холдож идэгээс гадна өөр тийм хүн тачаа болж идэг. Тэгэхээр аав нь бол аав ч гэсэн анх удаа болж байгаа миний охин уучлаарай гэж хэлдэг штеп. Тэгэхээр энд бол яг тэр эмзэг байдлын хүч харагдаж байгаа буюу өөрөө төгс төгөлдөр аав биш ээ, өөрөө сайн аав биш гэдгийг хүлээн зөвшөөрөөд охиныгоо гомдоосон гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлаарай гэд хэлж байгаа нь энэ бол охинтойгоо тийм бүр нарийн нэгт холбоо тогтоохоос гадна охиныгоо тэр гэр бүл дүнцэнтэй хүн гэдгийг мэдрүүлэх айгүй том хүчтэй алхам болж исэн. Тэгэхээр зарим тохиолдолд бид нэр ингээ буруугаа хүлээн зөвшөөрөөд эсвэл чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд эсвэл мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөх нь сул дорой байдал бус эсэргээрээ маш хүчтэй, маш зоригтойгийн илрэл болж идэг байна. Сүүлийн 2 дугаараараа Дурсамж 1988 киноны Сун Донолийн гэр бүлийн талаар ярьлаа. За энэ гэр бүлээс 4 чухал дүгнэлт гарч байна. Нэгдүгээрт нь бол төрөлтийн эрэмт буюу хэн хэддэх хүүхэд болж төрсөн нь бас тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, зандлын онцлогт нөлөөлт юм байна. Зарим тохиолдолд бид нар том хүүхдүүдтэй хитрхи их дарамтыг бий болгох юм байна. За хоёрдугаарт өөрийн үнэлэмж буюу тогсооны хувьд бол ердөөсөө хайр дутагдсандаа биш аавжтай зөндөө хайрлагдаж байгаа зүгээр л онцгой гэдгийг мэдрэх тэр орон зай дутагдсандаа гомдж исэн. Тэгэхээр гэр бүлийн гишүүн бүрийнхаа өөрийн үнэлэмжийг хамгаалах хамгийн том арга бол тэр хүнийг бусадтай харьцуулах биш яг зөвхөн тэр чигээр нь хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Манай нэг наагцэгч байдаг байхгүй юу? Айгу олон хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүд нь бүгдээрээ айгу ингээд гоё ирээктэй хүмүүжилтэй ер нь л нэг тийм хүсэмжит хүүхдүүд байдаг штэ. Тийм хүүхдүүд байдیں۔ Тэгээ манай нэг үеэл охин хүүхдүүдэд яаж ингэж өсгөх юм бэ гэд нэг асуусан чинь ах эгч хоёр нь яг ганц хүүхэдтэй юм шиг л амьдардаг гэж хэлжээс ахгүй. Тэгэхээр хүүхэд алгандаа тэр ганц гэдэг мэдрэмжийг төрүүлэх зорилготой амьдардаг гэсэн үг. Хэрвээ одоо нөгөө бусад хүмүүсээс хайр хайдаг, хайрын эрэлт байнга явждаг тийм хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа бол ээж аав нар хүүхэд олгоно нэг бүрийг нь онцгой гэдгийг нь мэдрүүлэх хүүхэд болгондоо тухайн гэр бүлд орон зай байгаа гэдгийг нь ойлгуулах хэрэгцээтэй байдаг байна. За 3 дугаарт хайрын хэлийг орчуулж ойлгох буюу өөрийнхөө хайрын хэлийг, бусдын хайрын хэлийг ойлгох, анзаарах, юугаар дамжуулж яаж хайраа илэрхийлж гинэ гэдгийг нь харчих юм бол бидний амьдрал зөрчөөл, хүлээл багасгах нь байна. За дээрэс нь маш чухал нь бол нөгөө эмзэг байдлын хүч буюу бид нар өөрсдийнхөө чадахгүй байгаа зүйлээ, мэдэрч байгаа зүйлээ эсвэл буруугаа ойлгож хүлээн зөвшөөрөх нь тухайн харилцааг аврах нэг том гарц болж идэг байна. Гэр бүл гэдэг бол төгс хүмүүсийн цуглуулга ердөөсөө биш, харин нэг нэгнийхээ тэр төгс бус байдлыг хайраар нүхдэг
нандин холбоог илэрхийлж байгаа гэдгийг энэ гэр бүл маш тодор, маш сайхнаар харуулж байна. За өнөөдрийн дугаараа энэ хүргэхэд дуусгая. Тэгээ та хэд маань бичлэг дээр минь лайк дараад, бусадтай хуваалцаад, комент бичээд, эсвэл одоо миний ярьсандаа санал нийлэхгүй байвал бичдэг ч юм уу те. Дараагийн дугаарт эсвэл аль гэр бүлийн талаар нэлээд мэдмээр байгаагаа комент хэсэгт хуваалцаарай. Мэдээж хуудас дээр минь subscribe дарах юм бол надад маш сайхан байх болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.